the Thunderbolts! Can't call ourselves that. God, thank you. This has makings of team that can raise to glory. Bring light from the darkness. This team can be the heroes on the Wheaties box. Pride, the things of something different. Oh, God, keep me from going lunatic. Moving up and down again. That's all the stars in the world. 7, 6, 11, 5, 4, 17, 30. За энэ жил 2025 онд нээлттэй хийх гэж хүлээгдэж байгаа шилдэг кинонуудаас та бүхэндээ хүрэхээр бэлтлээ. За тэгээ одоо энэ зурган дээр харагдаж байгаачлан тий Avatar, Jurassic World, Michael, Minecraft гэх мэт гоё кинонууд байна. Үүнээс гадна энэ зурган дээр ороогүй Mortal Kombat 2 орсон байна л да. За ороогүй хөрөө Final Destination гэх мэт бас сонирхолтой кинонууд зөндөө энэ жил нээлттэй хийх нэ. За энэ дотроос бол энэ удаагийн бичлэгээр бол 4 киног бол сонгож авсан байгаа. За хамгийн ихний киноноор бол MiG-17-г сонгож байна. За энэ кинон дээр болохоор юу гардаг вэ? Хизээ нээлттэй их вэ? Гэх мэт зүйлүүдийг би бол та бүхэндээ тодорхой тайлбарлаж өгье. За MiG-17 бол популизм алга болж дэлхийн тавцсан дээр радикал улс төр гарч ирсэн нэг маш тодорхой тайлбарсан кино болсон юм аа. За энэ киноны найруулагч болохоор Альберт Азийн найруулагч одоо Parasite киногоор Оскар шагнал хүртсэн Бон Жун Хёгийн кино бүтээл өмсөн ч тэгээд энэ кинонд гол дүрүүд бас тоглож байгаа жүжигчин болохоор нийтэд алдартай жүжигчин сүүл Бэтмен гэдэг кинон дээр бол харсан. За бүр олон жил өмнөх кино цуврал кинон дээр бүр домог болсон тийм жүжигчин байгаа. За тэгээд энэ жүжигчний яаж юм хөвчлөлтөө дүр тоглоод энэ дүрүүдийг бол харгасл энэ киног үзээсэй гэж бол зөөлмөр байна. Тэгээд энэ киноны жанр төрөл нь болохоор инедмийн тэгээд сансар судлалын луудалтай кино байгаа. Тэгээд энэ MiG-17 гэдэг дүрийн хөвд болохоор энэ дэлхийгээс даалгавар аваад одоо мөслөгт авсан энэ нэг гарыг болохоор колончлохоор очдог. Тэгээ MiG-ийн хамгийн том давуу тал нь бол өгснөгээ дараа дахин сэргэхдээ самж нь алга болохгүй бүх зүйлүүд нь үлдээ. Тэгээ дахин биеийн сэргэж болж чаддаг. Тэгээ тийм болохоор MiG-17 гэж нэрлсэн байдаг. Тэгээд үдийг хүртэл энэ ажиллагаанд явахд бол 17 бол өгсгсөн гэсэн үг. Амин энэ одоо багт нь бол хамгийн их хэрэг болж байгаа гэсэн колончлох үед одоо жишээл оцсон гарагт нь харийнхан шиг ингээд араатнууд амьтад байдаг. Одоо мангасууд эдэртэй тулдаад ямар нэгэн аюултай үйл явдал болох тийм сэрэмжтэй газар хамгийн түрүүнд бол үргэлж MiG-ийг оруулж турш үздэг байна. Тэгэл MiG бол тэнд ороод үхлээ ч юм уу гэмтлээ бол дахин сэргэхдээ бүх дурсамжаа самжаас сэргдэг ийм төрлийн нэг сонирхолтой өнцгөөс харуулсан ийм киногаа. За тэгээд дараагийн киногоор болохоор 28 жилийн дараа гэдэг бол киног сонгосон. За энэ кино нь болохоор удахгүй бас нээлттэй их гэж байгаа. Тэгээд энэ одоо жанрын хоррор төрлийн кино 3 дахь анги болон нээлттэй их гэж хүлээгдэж байгаа юм байна. За юу гэсэн үг вэ гэвэл өмнө нь болохоор 2 анги бол хийгдсэн байгаа. Тэгээд эхний анги нь болохоор 2002 онд 28 өдрийн дараа гэдэг нэрээр л анх нээлттэй хийсэн кино байна. Тэгээд тэр үед болохоор юу гардаг вэ гэвэл одоо тийм рэж төрлийн вирус болохоор лабораториос бол алдагдаад тэгээд 28 хоногийн дараа дэлхий ямар байдалтай болж тэр хүмүүс ямар хөө төрлийн зомбод ингээ үүсэж байгаа тийм мангасууд үүсэж байгаа монструуд тийм талаар бол гардаг. За тэгээд түүний дараагийн анги нь болохоор 28-ын 7 хоногийн дараа тэгээд одоо юм тахал одоо тарснаас хойш тахалж байгаа вирус ингээ алдагдсанаас хойш 28 7 хоногийн дараа юу болж байгаа талаар энэ кинонд бас мөн гардаг болно. За тэгээ өмнөх 2 киног үзсэн хүн бол ерөнхийдөө бол ямар хөө төрлийн яадаг түүхтэй кино гэдэг бол гадралж байгаа байх. За гол сэдв бол 28 жилийн дараа гэдэг энэ кино нь болохоор вирус гарснаас хойш 28 жилийн дараах үйл явдлыг харуулна. Тэгээ 28 жилийн дараа яг хэсэг бүлэг хүмүүс одоо энэ хэцгий одоо ийм нийгэм дундаас өөрсдөө амьдрах боломжтой
гэр орныг бүтээгээд хэсэг бүлэг газрыг авч үлдчих чадсан байгаа. Тэгээд энэ хэсэг амьд үлдсэн хүмүүс их газартаа хатуу хамгаалагдсан гарцаар холбогдоод юм жижиг арал дээр амьдардаг болсон байдаг. Тэгээд гэвч энэ үед болохоор одоо гаднаас ямар нэгэн байдлаар халдварт хийсэн хүмүүс одоо орж ирж алдагтаад бүснүүлж байгаа талаар гарнаа. Тэгээд энэ нь бол одоо үйл явдал нь бол өмнөх 2 ангиас бол шал ондоо. Одоо биологийн зүсэг алдагснаас хойш энэ мангасууд нь ямар хэмжээний 28 жилийн дараа тий яаж ингэж хөгжиж тархин нүртэл хөгжиж ингээд өөрчлөгдсөн талаар бол харуулж байгаа болохоор нэлээд сонирхолтой. Өмнөх 2 ангиас илүү гэж бодож байна. Тэгээд дүрслэлтөө бол мэдээж хамаагүй илүү сайжирсан байгаа. Одоо 2002 оныхын трейлерыг үзэнгүүт шал санагдчихлаа. За дараагийнх нь болохоор Thunderbolts-ыг ярих болно. За энийг товчхон ярина. Яагаад гэвэл майруулыг үздэг хүмүүс бол барьж идэх байх. Спойл хийх бол болохгүй. Тэгвэл би бол айлын Вилан дүрийг бол энэ удаагийн бичлэгэн дээр бол хэлнэ. За тэгээд судалсан хүмүүс ер нь бол гадралцсан байгаа байх. За тэгээд Thunderbolts нь яадаг вэ гэвэл та бол мэдчихэж байгаа. Одоо яг л Suicide Squad шиг ингээ амиа орлох баг шиг ерөнхийдөө бол өөх нь ингээ тодорхой болцсон ийм багийнхныг бүрдүүлээд тэгээд бохор ажлаа хийх гээд энэ даалгаварт явуулсан байдаг талаар гардаг. За тэгээ энэ даалгаварт бол мэдээж Red Guard-ын өвлийн зэрэг, Winter Soldier, Taskmaster гэх мэт Ghost энэ дөрүүд бол орсон байдаг. Тэгээ цаг үе нь болохоор Black Widow-ийн дараачийн ингээд анги бол тэр үеэс хойш бол цаг хугацааг бол харуулж байгаа. За энэ хүнийг бол үзэх заавал нэг шалтгаан нь болохоор одоо Marvel-ийн PS5-ийн хамгийн сүүлчийн Final Movie гэдгээр бол гарч байгаа болохоор та гэдэг бол заавал үзээсээ зөвлөмөр Marvel сонирхчд бол. За тэгээд дайсан Виланы талаар бол тайлбарлахад бол одоогийн ойлголтоор бол Sentry бол гэж бол хүмүүс бол шуугж байгаа. Тэгээд Sentry бол нэлээд хүчтэй дүр, нэстэг биеийн хүчин сайн, одоо төсвөр төвчээр их юм те тэр тал дээр ер нь хүчтэй баатар гэвч гэмн Sentry болохоор бас муу талтай. Тэр нь болохоор ингээд хоёр биетэй байдаг. Одоо нэг оршин тогтнол дээр хоёр төрлийн сэтгүүн байна, уран зай байна л гэсэн. Одоо нэг нь болохоор Void гэж нөгөөх нь бол ярьдаг. Тэгээд жишээлбэл тайлбарлах Sentry хэрэг хүмүүс аварч сайн баатар дүр үзүүлэн тэр чинээгээр нь эсрэгээр нь уур уцаараар гарч ирэх. Void нь болохоор тэр хэмжээний хүмүүсийг бол алж хэцдэг ийм хоёр төрлийн бие организмтай нэг оршин тогтнол байгаа. Тэгээд баатартай энэ даалгаврыг хэлж байгаа хүмүүс санаанд таарна. Тэгээ миний ойлгосон нь бодол Sentry тэгээд сайн талаараа явж байгаад муу дүрнгийн гарч ирээд тэгээд зогсоох яг тэр тайминг дээр нь болохоор Thunderbolts-ын багийнхан бол байж тараад тэрний эсрэг тэмцэнэ гэж бол ойлгосон. Тэгэхээр үнэхээр сонирхолтой баг. Thunderbolts-ийн хүмүүст бол харьцуулах шиг хүчтэй хүн бол Sentry мэдээж. За тэгээд энэс илүү бол киногоо бол хүлээж аваад үзсэн илүү сонирхолтой бол гэж бодож байна. За ингээд хамгийн сүүлчийн танилцуулга кино бол Superman орсон байна. За тэгээд Superman-ийн талаар бол сүүлд гарч байгаа кино бол энэ байна. 25 оны 7 сарын 11-нд нээлттэй ихээр төлөвлөж байгаа юм байна. За энэ кинонууд бол нэлээд сонирхолтой гэж би бол харж байна. Тэг яагаад вэ гэвэл энэ дэр гарах дүрүүд нь бол нэлээд хэдэн дүрүүд бол гарнаа. Тэгээд байн гардаг байсан Wonder Woman, Cyborg ч юм уу тийм биш өөр тарагддаг одоо ногоон дэнлүү энэ төр бол гарахаар байна лээ. Тэгээд та бүхэнд эхлээд дөрүүдийн танилцуулгыг бол харуулчихъя. За тэгээд Superman-ийн дүр бол авсан энэ жүжигч маань бас нэлээд таалагдсан. За өмнөх Superman-ыг зөө үүсэхгүй байж магадгүй ч гэсэн бас гоё жүжигчин бол тоглосон байлээ. За тэгээд айлын Вилан дүр бол бас дайсны үнэхээр гоё жүжигчин бол тоглосон. За энэ бол энэ жүжигчнийг болохоор та X-Men-ийн Beast гэдэг дүр мөрөөр бол юуд бол харж ирсэн баг. Тэгээд энэ удаа болохоор X буюу одоо Superman-ийн анимашнууд дээр бол их гардаг та одоо Superman татархдаг, Superman дэлхийд бол гай олно гэх мэтлэн Superman-ыг устгахын төлөө байнга ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг доктор байдаг шүү дээ. За тэр дүрийг бол дүрийн жүжигчнэр бол энэ жүжигчин бол тоглож байгаа. Тэгээд тийм учраас одоо Superman-ы дайсан бол нэлээд хүчтэй гэж ойлгож байна. Одоо трейлер дээр Superman-ы нохоож хүртэл гараад тэгээд Superman-ыг бол чирээр явдаг байгаа. Тэгэхээр дайсанд бол нэлээд хүчтэй бас тэгээд том Krypton мангас бол бас гараад ирсэн байдаг. Тэгэхээр нэлээд сонирхолтой кино бол гэж найдаж байна. Тэгээд та бүхнийг бол
заавал үзээрэй гэж бол уриалчин. Тэгээ цаг үе нь болохоор Супермений сурвалжлагч гэдэг энгийн нэг Супермен ажиллаа хийж байгаа үеийнхаар кино маань эхэлтэйгээ тэр үеийн Супермений талаар гарах болно. Тэгээ энэ болохоор DC-гийн шинжлэл эхлэл гэж ойлгож болно. За тэгээд энэ хүртэл бичлэгүүдийг үзсэн хүмүүс та бүхэндээ баярлалаа. Баяртай.